баяр наадмын тухай хуулийн дээр одоо ямар алдаатай юм байна вэ? Бид хуулийг захиж өгч чадахгүй байна. Хууль амьдралд нийцж гэнэ үү гэдэг дээр ажиллах уу? За бид Монголын ард түмэнд Ордмор сонирхож байснастай үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 100 жилийн яваг Монголын үндэсний морин уралдаа Уайлчдын албаны зүгээс хүрэж байна. За бид бүхэн энэ ардын хувьсгалын бас 100 жилийн тохиогдож байгаа энэ цаг үед бас 1900 2003 онд баталсан үндэсний их баяр наадмын тухай хуулийн маань бас нэмэлт өөрчлөлтөөс энэ 100 жилийн ойноос өмнө багтаж одоо нэмэлт өөрчлөлт оруулах ийм нийгмийн хэрэгцээс шаардлага мөн одоо хуулийн төслөөр барьж байгаа хүмүүс манаас явж байгаа. Түүнээс одоо бид уяасан манаас дундаа байгаа энэ асуудлыг бас бүгдээрээ сайхан хэлэлцээд зөвшөлтсөд зөв шийдэл гаргаад тэгээд энэ хуулийн төслөөс бид уяасан саналаа бас тулах хэрэгтэй юм шүү гэдэг үүднээс Монгол магна уяачдын гайвыг бол эхлүүлж байгаамаа. Тийм учиртай юм шүү гэдэг бас нийт уяас нартаа хөдөлмөр сонсолттой бол тайлбарч хэлье. За Монголын 93 наадам бол ер нь бол соёл уламжлал дээр тулгуурлаж зохион байгуулагддаг. Эхэндээ бол ерөөсөө энэ соёлын имийг ерөөсөө хойч үедээ өвлүүлэхийн тулд заавалчгүй ингэж хуульчлах юм шаардлагагүй. 90 он бас хууль гаргах гээд хэсэг гишүүдээс явж ирсэн юм. Тэгээд хууль гаргах юм шаардлага байхгүй. Энэ өөрөө соёл дээр тулгуурлаж явдаг. Уламжлалж явдаг. Гэтэл 2003 онд яалтчгүй хуульчлахаас авахгүй юм төсөөлсөн. Яг тэгэхээр одоо энэ соёл өөрөө үндсэн мөн чанар утгаа ингээд алдаад ирэхээр үндсэндээ соёлыг хуульчлахгүй бол соёл өөрөө мөн чанар нь алдагдаад буруу тийшээ одоо хөгжих гэж яриад байгаа. Буруу тийшээ одоо алдагдах ийм нөхцөл байдал бол үүсдэг юм байна гэж үзээд 2003 онд бол хуульчсан. Түрүү бас энэ үндэсний баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бас хурлын байнгын орон дээр бас энэ хуулийн нэмэлт өөрчлөлт хэлцгүй гэдэг дээр бас зөндөө чадсан бас маш зөв үйлчилсэн. Соёлыг бас хэтэрхий хуульчилж бас болохгүй. Энэ соёл өөрөө өвлөгдөж уламжлагдах ёстой. Тийм учраас тэрийг бас хязгаарласан болчихно гэдэг ийм. Одоо бол эсвэргээр соёл өөрөө яагаад соёлыг хэрвээ хуулиар хамгаалахгүй бол соёл өөрөө соёл биш болох тухай ийм ойлголт гарч иж байгаа байхгүй. Тийм учраас үндэсний баяр наадмын тухай хуулийн дээр бол маш олон асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага буюу одоо нийгмийн эдийн засгийн хөгжил үүссэн нөхцөл байдалтай уялдуулаад 2003 оноос хойш өнөөдөр хүртэл одоо 17 жилийн хугацаанд ийм хэрэгцээ шаардлага үүссэн. Тийм учраас энийг бол хуульчлал нэмэлт өөрчлөлт оруулаад хуульчлах шаардлагатай.